Үргэлжлүүлж байна. Студент шударгын телефонтой тэргүүн Арслан өөрөлтөнд оролцож байна. Тэгэхээр комментээс үлдээд болж байгаа фонгийн цагтаа экстра толгойд асуудлыг ажиллаж байгаа бох. Энд нь үйл явдалтай ямар байх суртаа зарим хүмүүс хоёр талтай л хандаад байна. За 7 сарын 1-ний чухал юу болов гэдэг асуух хэрэгтэй. 7 сарын 1-ний өдөр Монголын ард түмэн цагтааны хэдэн одоо ярьж байгаа нэг баяцсан хорондоо нар эсрэг жагсаагүй. 7 сарын 1-ний өдөр Монголын ард түмэн сүүлийн 2008 онд 18 жил хоригдлогдсон тэр бохимдол уцаарын үр дүнд дэлбэрч гарсан. 7 сарын 1-ний өдөр Монголын ард түмэн Артны амьдрал хэцүү болж байна. Сонгуул нь булхаатай болж байна. Тэгээд улсчдын өөрөөр хэлбэл оваагүй үйл ажиллагаа эсэргүүцэж жагсан байхгүй юу? Тэрнээс биш 7 сарын 1-ний өдөр Монголын ард түмэн хэдэн цагтаа эсэргүүцэж жагсаагүй шүү дээ. Яг л асуудал байна. Тэгэхээр 7 сарын 1-ний өдрийн дараа юу болсон болох юм гэж байгаа. Хичнээн алуулуу бүгд өнөөдрийг хүртэл цагдаагийн талаар хөрлийн ярьж байгаагүй л дээ. Нэгдүгээр мэддэгчгүй байлаа. Хоёрдугаар ерөнхий урамсгал тийм байсан. Өнөөдрийн бодитуудаар юу болсон гэсэн хоёр цагдаанаас гарсан байна гэж байна. 7-8 одоо цагдаа гэмтлаваад тагд дутуулсан гэж байгаа. Өчнөө олон залуучууд бас муудуулсан. Миний үеийн хоёр нөхөр одоо эрүүлийн хөдөлгөөнд байсан нэг нөхөр амун Сүхбаатар гэдэг нь өөрөөс нутгаа боллоо шүү дээ. Муудуулаад буруут нь хийм бэ. Өнөөдөр бид буруут нь хийж байгаа л да. Тэр 7 сарын 1-нд бол юу гэх юм Монголын ард түмэн зөвхөн тэр Монгол ардын онцлогтой байсан шатаах гэж асууж байгаа. 7 сарын 1-ний өдөр зөвхөн тэр жаргал сайхан нацсан магнитын өргөнд ороод хөөрөд дайраад байсан юм байхгүй. Сонгуул булгаатай болсон үнэн улс төрчид тэр 18 жил буюу 90 оноос 2008 оны хооронд Монголын ардын амьдралыг дэндүү өрөөсгөл болгосон учраас ард түмэн бохомцсон. Нэгсэн хагтлаа байцсан, нэгсэн өөгүй ядуу болсон юм бодит байдал. Үүнд бохомцсон ард түмэн жагссан юм аа. За жагсан шалтгаан бол юу байсан гэвэл сонгуулиас урдуу ард түмэн өснө гараа өгч жагсан. Өнөөдөр гэтэл байдал юу гэж нэхэр Ерөөсөө хэдэн цагтаа баян хоромдоноос болоод 7 сарын 1 болцсон юм шиг ард түмэнд ойлголт төрөд ийм төрөл үйл ажиллагааг дээрээс явуулж ирчихдээ. Чухамдаа энэс явуулж ирэх би шууд хэлчихв. Чадан дээрээс төрүүлж байгаа ерөнхийлөгчийн зүгээс явуулж байгаа юм би хатаад байгаа. Яагаад гэвэл өнөөдөр элбэг ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйл түүний одоо би шууд хэлчихээд гар үл болсон гэдэг юм уу одоо баруун гар нь болсон гэдэг юм зүүн гар нь болсон байрлаж хийж байгаа үйл ажиллагаа бүх бүрөө цагдааруулж ихэд жинхэнэ энэ гол гэмтэн муутай байсан улс төрч зүгээр үлдэх юм шалтгаан гараад байна. За яагаад би тэгж хэлж юм гэхээр 2013 онд дараа жил ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тоглолт эхэлсэн гэж би ойлгоод байна. За үүний нэг жишээ хэлээ л да. Дөрөвдүгээр дугаар 300 дугаар байжснаар ерөнхийлөгч маань очвол баян цагдаа нар одоо шалган барьна гэдэг хэлдэг шүү дээ тийм ээ. За тэр цагдаа эдэн цагдаа баяжсан байж болно. Шавар авсан байж магадгүй. Тэр шалах хэрэгтэй зү буруу биш. Тэгээ яагаад ерөнхийлөгчөд 300 дугаар байсан 12 оны сонгуулийн өмнөхөн 3 сарын өмнө энэ асуудал гаргаад ирв. За аудар баян цагдаа нар хондоо шалгах гэж байгаа бол эхлээд цагдаагийн ерөнхий газрын дарга сандугчийг шалгаж болно шүү дээ. Тэр наадах хэлбэртэй сони хэлээр бичдэг хамгийн баян цагдаа. Үнэхээр шалгах гэж байгаа бид нар үргэлж хэлдэг. Тэр доороос нь шалгах юм аа дээрээс нь шалгах хэрэгтэй. Өөрөөс нь ерөнхийлөгчтэй шалгаад эхэлдэг. Тэгвэл энэхүүрийг шалгах, очролтыг шалгах, баг эндийг шалгах. Шалгах гэдэг маань шоронд дэвэд шонтхтаа гэсэн үг биш. Тэр хүмүүсийн эзэмшиж байгаа хөрөнгө нь үнэхээр шатах хөдөлмөрөөр орж авч юу? Тэр хүмүүс үнэхээр татвар улсад төлж юу? Үнэхээр бизнес хийж юу гэдгийг шалгах ёстой. Тэр түүний дараа ерөнхий сайдуудыг шалгах ёстой юм. Түүний дараа их хурлын гишүүдийг шалгах ёстой нот байцсан гишүүдийг тийм ээ. Тэр дискаралаар яв. Бараан тасагдаа морхон зүгтэй л дээ. Зүгтэй. Гэвч өнөөдөр нийгмийн урамсгалыг огтөрт тийш нэрвүүлээд цагдаа руу ингэж хандуулж байгаа байдал их хэмгүй байдал харагдаад байна.
юу харагдж байгаа нөхөр одоо цагдаагийн ямар ч хүмүүстэй уулзаад хоёулаа уулзаад ярих юу гэж ярьж байгаа нөхөр та ерөөсөө одоо энэ 12 оны сонгуул дахиад жагсаал цуглаан болох юм бол за би л төрөд ажилд очихгүй гэж ярьж байна. Очсон ч нэг сүртэй идэх гаргаад урд өмнө яваад байхгүй таксигээр дугаахан шиг зогсно гэж ярьж байгаа. Энэ юу харуулж байгаа Монголын төв олон хүчгүй болж байна. Энэ хэнд ашигтай вөхөр монголчуудад ашигтай биш. 12 оны сонгуулийн дараа одоогийн миний ойлгож байгаагаар байдал ямар харагдаж байгаа нөхөр ерөөсөө альч нам нэг хөлийн зөвшөөрөхгүй юм байдал харагдаад ирсэн. Ман нам ялахад ардсан нам хөлийн зөвшөөрөхгүй, ардсан нам ялах юм бол ман нам хөлийн зөвшөөрөхгүй, ман нам ардсан нам хоёр ялах юм бол гурав дахь шүчин гэдэг одоо энэ нөлөөтэй байгаа юм сүрүүлж байгаа янз бүрийн жижиг нөхдөдийн зөвшөөрөхгүй жагсаа цуглаан хийн. 7 сарын 1-ээс 7 дор байдлах юм харагдаад байгаа байхгүй юу? Ер нь улс төрчин гэдэг бол аливаа нэгэн улс төрийн дүгнэлт шинжилгээ хийхдээ хамгийн түрүү энэ Монгол улсад ашигтай ашиггүй гэдгээс харах хэрэгтэй. Гэхдээ мөнгө хийж харж явах хэрэгтэй. Сайн юм бол тэр хожиж болно тийм ээ. Бизнес хийж байгаа юм бол хожиж сайн байна. Гэхдээ би алдахгүй гэдгийг хийж чаддаг шүү дээ бизнес хийж байгаа. Тэрнтэй адилхан улс төрчид хүмүүс шийдвэр гаргахын өмнө хамгийн түрүү өнхөө шийдвэр Монгол улсын ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 7 сарын 1-ний энэ байдал одоо 12 онд багтах юм бол юу болох вэ? Юу ядарсан ард түмэн маань баян хүний хөрөнгө рүү дайрах болно. Чингис Оросрын дайраад орно. Ичгүүд ороод түүний яагаад гэвэл одоо 12 онд дахиад жагсаа цуглаан болох юм бол айрын шийдэхгүй хөлсөн ч ард түмний эсрэг бодохгүй бүгд айж байгаа. Үүргээ биелүүлж аваад би шоронд орохыг хэн ч хүсэхгүй юм. Нөгөө төрийн цагдаа бол ингэж ярьж байгаа л да. Ерөөсөө энэ цагдаа нар бол наагш юу гэдэг янз бүрээр хэлдэг. За мэдээж цагдаа мөн гэхдээ бүр социализмын ерөөс мөн гэхдээ энэ цагдаа энэ соёлчдын асар шийдэг байсан юм. Америкч одоо цагдаа мөн гэхдээ модын тавьдаг багштай ямар ч сурагч сайн байдаггүй шүү дээ. Загиндаг багштай ямар ч сурагч сайн байдаггүй. Яа, гэтэл бодит үйлдэл тэр багш бол тэр бүгдийг ирээдүйн төлөөлөл өмнө хэлжсэн байх л да. Түүний адилхан цагдаатай орооцолсон ямар ч монгол хүн цагдаагаас нэг сайхан сэтгэлтэй төрөд болцдог. Тэр болохоор хүн болгон цагдаа үзье яадаг. Тэгэхээр бодит үйлдэл энэ нөхдөж үргэлж биелүүлж ирсэн нөхдөж. Амар олдын оронд хин ч байсан таарч байсан үргэлж биелэх хэрэгтэй. Тэгээд өнөөдөр яг цагдаа буудсан гэдг нь батлагч юм байхгүй гэдэг ба сайн юм лээ. Ерөнхий прокурорта цагдаа буудсан 100% батлсан гэж ярьж байгаа. За буудсан үнэн ч гэсэн миний хувьд миний ойлголтоор цагдаа буруу байхгүй. Тэр тушаад биелүүлсэн нөхдөж. Тэр командир гардаг шүү дээ. Цаад эзэстэй, цаад гол эзэстэй хариуцлага тавьчихё гэж. Тэгэхээр энэ дээр бол цагдаач буруугүй тэр жагсаа зохион байгуулсан гэдэг байгаа нөхдөж буруугүй өнөхөр тийм зохион байгуулсан юм байдаг юм бол хэн буруутай вэ? Монголын ард түмнийг ийм байдал төрсөн улс төрчдтэй хариуцлага тавьчихсан шийдэл. Энд дээр ингээд тодорхой нэр заагаад хэлэх юм болно л доо. Яг тухайн 7 сарын 1-ний өдөр бол хэн хариуцлага тавьчихвал ерөнхий сайдтай хариуцлага тавьчих хэрэгтэй. Хуулийн сайдтай хариуцлага тавьчих хэрэгтэй. Үр дагаврын тооц чадлагүйгээр онцгой байдал тогтоосон ерөнхийлөгчтэй хариуцлага тавьчих хэрэгтэй. Тэгээд цаашлах юм бол яах вэ? 18 онд Монгол улсыг ийм байдалд оруулсан, 18 жилд Монгол улсыг ийм байдалд оруулсан улс төрийн хүчнүүдтэй улс төрийн хариуцлага тавьчих хэрэгтэй гэж. Улс төрийн хариуцлага гэдэг бол шоронд юм шүү дээ. Тийм ээ? Та бүгд санаж байгаа 2000 онд сонгуулийн дараа ардсан нам байна. Юу гэж шүү дээ. Ийм юм тараалаад үцгэлэн гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл тусгал нам ийм тараалаад 2004 онд хоёулаа өөрөөр байранд би энийг одоо энэ нам маань ийм тарааж ингэж үзчихтэй. Гэхдээ ерөөсөө хоёр нам хоёулаа ард түмнийг холигцаар хийж байгаа гэдэг үсэн юм шүү дээ бол мэдж байгаа. Яг тэр хүмүүс тараас тооцохгүй юм. Яг тооцохгүй өөрсдөө тооцох ёстой улсууд энэ хүмүүсийн өрөөсөн болсон биш. Одоо шинэ ярих та би одоо энэ цагдаа нарыг одоо шүүгээд байгаа нөгөө шудраг ерөнхийлөгч маань өнөөдөр 752 сая төгрөг хөрөнгөтэй. Ажилтны тэнцэх газрын вебсайтанд албасаар байгаа. Иргэнтэж гэдэг хүн энэ 22 жилд тэр 10 оны 2010 оны хөрөнгө оруулалтын мэдээлэл 22 жилд ямар нэгэн бизнес хийгээгүй шүү дээ бүдэрч идэг. Яаж 752 сая төгрөг хөрөнгөтэй болсныг ард түмэнд тайлбарлаж чадахгүй шүү дээ. Данхилж гэдэг хүн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй шүү. Би андуураагүй 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Мөн алгадтай тэмцэх газрын вебсайтанд байгаа. Тэгвэл данхилж гэдэг хүн яаж энэ 22 жилд 20 жил 2010 оны байдлаар 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон юм бэ. Тэр данхилж хөрөнгийг тэр баян хурандаа нэр хөрөнгөтэй харьцуулбал тэмээ шиг харагдана. Тэгэхээр ийм том хөрөнгөтэй буюу хаанаас энэ хөрөнгө олж
болсноо тайлбарлаж чадахгүй байгаа юм хэмжээний хөнгөтэй бас нэг ч юм байж болно нөгөө цагтаа. Тэрийг шүүх гэдэг байгаа байхгүй. Тэр юм эсвүүцэж. Үнэхээр шудраг ясыг тогтооё гэж байгаа юм бол хулгайч аргаш шийдэггүй. Шудраг хүн дээр хулгайч нэг шийдэхээс биш та өдөр хоёулаа хамт хулгайч сүйд нь шүүгч басныгаа дараа таныг шүүгүүл тааш дагуур шүү дээ. Юу гэж байгаа юм бэ? Аслага та өдөр шиг хамт хулгайч хийжсэн шүү дээ. Өнөөдөр байдал яг юм болсон. Тэр үүнийхээ дүнд юу болж байгаа нөхөр одоо улс орны дотор хагарал үүсэх бүр ихэнх тавигдаад эхлэе аимшигтай эхлэх гэж байна. Энийг би хитэн эвгүй байдлаар харж эхэлж байна л да. Юу яаж нөхөр одоо хин ялсан ягснараа намд юм болох гэдэг. Урд нь хэлжсэн нэг хоёр одоо цагдаа шүүхийг атгаад байсан гэж тэр үнэ нэг хоёр атгаад байсан. Гэвч өнөөдөр элбэг дорчмоо атгаад эхэлчихлээ шүү дээ. Шүүх бүлэжийн мэдээ телевизээр олон янзаар тайлбарлаж, прокурор төдөргөө одоо элбэг дорчмоор оролцсон байлгч байж байгаа. Гэхдээ асуудыг нь шудрага шийдэх биш. Улс төрийн өнцгөөс эсрэг талынхаа шийдэх гэдэг юм. Тэгвэл эсрэг талынхаа шийдэх орн өнөөдөр тийм хууль бусаар одоо баяцсан мөрсөн гэдэг ингэх гэдэг юм бол гол ажлаа батэрдэн гэдэг нөхөр байгаа шүү дээ. Одоо саний хэлийг бичээд байгаа 80 тэрбум төгрөгийн улсын татвар төлөвлөлтийг хүртэл явж байна гэж бичээд байсан. Компанийн татварыг төлөвлөх гэдэг үзэх компани ихнийхэн мэдээр байсан. Одоо батэрдний их хурдан гişин багтан. Тэгээд одоо ихнэр гадаад гарч олдохгүй байна гэж яриад байдаг. Одоо би өнгөрсөн 105 долоо очиж ирсэн Германы нэг сэтгүүлчтэй. Түрүүдөр хам болгоо жижиг том болгоо тэр ажлын батэрдний эзэмшиж байгаа дэвсгүүдээр бол одоо хүмүүс нь ярьж байгаа юм шиг. Тэр батэрднүүд ингээд нэслэг дэргээд дээгүүр ирж байгаа бүгдээ яваад өгч гэж хамаарээс уцаар ярьдаг юм гэдэг мэдчихэж байгаа тийм. Тэр батэрдний хөрөнгийг шалгах болно шүү дээ. Батэрдний хөрөнгийг шалгахгүй ч манай хөрөнгийг шалгаад эхэлж байгаа. Тэр манай нөмөрч байгаа юм биш. Би цагтаагийн нөмөрч байгаа юм биш. Шудрагыг бол агийнхын шалга. Шудрагыг бол эхлээд хамгийн байдсан дээр хамгийн том авилгачлаас нь шалгах гэж үсэж байгаа байхгүй. Тэрнээс би жирийн ядсан багш цагтаа тэр асагчийг барьж байгаа шоронд хараад дараагийн багш цагтаа асагч нь гараад ир. Дөрөвнийг би хийж байгаа юм л да. Бид үснээр буруу дөрөвний яаж орчигчтэй. Тэр хүмүүс ингэж хийж байгаа. Тэр хүмүүсийг бол одоо юугаар шалтгаалаад одоо энэ шоронд хийх гэдэг ялах гэдэг нөхөр ерөөсөө 7 сарын 1-ний өмнө зохицуулж чадаагүй, дарч чадаагүй гэж байгаа. 7 сарын 1-ний өдөр бол Монголын ард түмэн бол ийм байдал болно гэдэг төрөөс хинч бэлэн байгаагүй. Улс төрч бэлэн байгаагүй. Ерөөсөө юм болон төсөөлөж байсан тэр тусмаа одоо хамгийн гол энэ болгоныг мэдж явах хэрэгтэй нөгөө тагнуулын байгууллага аач байсан одоо тавдуул биш. Тэр тухайн тагнуулын байгууллагын дарга байсан нөхөр нь одоо Австрали гэсэн хэдээр авах гэж. Тухайн цагтаагийн байгууллага ямар ч бэлтгэл байсан. Монголын айрын өөрөө тагнуулалттай дотор айрын камж битгэхгүй байсан. Эдгээр өөрөө хинч ямар ч бэлтгэл байсан. Ийм урд Монгол ийм хүн болж байсан бол шиг цагтаад нь ядаж тэр усан буу гэдэг лээ. Усаа шишдэг буу. Одоо нүднээс асгаруулах хэмжээний одоо юу гэдэг юм бүгдээ борохотой одоо үүнтэй байх хэрэгтэй байсан. Бид нар өөрсдөө нүдээр харж ирсэн. Ямар юм болсон. Тэрийг бол ерөөсөө үр дүнд нь юу болсон гэхээр Монголын ард түмний дотор нь хоёр байгаад алцуулчихсан шүү дээ хөрөгчд. Айдсан гэдгээр үл. Түүнээс өнөөдөр Монголын цагдаагийн хэмнэн дотор байна шүү дээ тийм ээ. Тэр хүмүүсийн хүүхдүүд байхгүй, сайтангуудын хүүхдүүд байхгүй, сайд гарны хүүхдүүд байхгүй шүү дээ. Мөн ялгаагүй манайстайгаа адилхан одоо нэг талхныгаа 5 цаасан дээр хоглоо тоолцсон тийм хүмүүсийн хүүхдүүд цагтаад ажиллаж байгаа. Өнөөдөр ард түмний хүүхдүүдийн хооронд нь алцуулчаад одоо хооронд нь ялах гэж байгаа байхгүй тийм. 7 сарын 1-ний өдөр ард түмний цагтаа яаж амир зочныг бид харсан ш сүлд нь одоо цэрээсээ гарч байгаа. Түүнийхээ хариу цагтаа Наад илүү хүний байрлалаа зоцсон. Тэр тэглээгээд яагаад ингэ бүгднийг нь барьж аваад хариуч харагдаж болохгүй байхгүй. Бүгдэнд нь амьсцыг зарлах хэрэгтэй. Амьсцыг юу одоо өшөд өгөл. Тэр цагдаач буруу байхгүй. Тэр иргэнч буруу байхгүй. Хаусын онц гэж үүдэг автомат одоо ингэ бухимдаад масын одоо сэтгэхгүй яаж өмөрдөг юм бронз үүдэг. Цэрэгээр харж байгаа шүү дээ. Америкч дээр, Францч дээр тэр боловсон орн. Үүнээс хон болоход яадаг. Ялгаа байхгүй Монголтай хаалцчихлээ гэдэг шүү дээ. Тэгвэр хашааг нь тоноо дээрэндээ буудаад хэдэн зуун машиныг шатааж байгаа байхгүй. Францад хэдэн зуун машин шатаа. Грек юу боллоо хэдэн зуун машин шатаасан ганц хүн буудсан гэрлээ. Биднүүд харин харьцангуй баг хөрөлтөө анхааралтай орж эхэлж байна. Тэгэхээр яг ч юм бэ. Тэр энэ нөхдөд чинь өшөөлөд хамаарчихсан байсан нөхдөд.
Яг иргэн сэргийч би гайхав. Би хууч биш гэсэн энэ гайх чинь. Миний мэдхийн хуучнаар зөвлөлт холбоод улсад шүүгийн шийд гарчаад байж хахад дээд шүүгийн шийдийг өөрчлөөд бүх насаар харих ял өгсөн нөхөр саазаар авах ял өгсөн ганцхан тохиолдол гарсан байдгийг. Хуршаавын үед фарцовш буюу Валентин Америкт нэг залууд түүнээс бусад социалист орнуудын ийм юм гарч байгаа биш. Нэгд хууль гараад асуудал шийдчихээ байж хахад одоо дахиад энэ шийднэ гэдэг бол ерөөсөө би чадaltaй учраас одоо тэр бусдын үзнэ гэж. Гэхдээ ийм байдал яг бол дараагийн нам гарч ирээд мөн тэгвэл алдсан намыг иргэн туссан барьж авах шаардлага байвал үзээд. Тэр нэг монголчууд хоорондоо алдсаад байх юм ашигтай. Монголчууд лав биш. Тэр бид яг одоо энэ Лив, Ирак, Сир ийм байдал орно шүү дээ хоорондоо. Сатотхос сонгох чи бид яваад маш хэцүү одоо би бурхан биш гадаг болж чадахгүй. Өнөөдөр элбэг дор жирэмхийлэгч үнэхээр шотоотын ерөнхийлөгч байсан бол сонгуулийн хуулийг шууд бойкотлох байсан. Тэрийг сонгуулийн хуулийг хүлээн зөвшөөрөх байх байсан. Энэ сонгуулийн хуулиар зөвхөн энэ хоёр том намын гол улс төрийн лидерүүд буцаад гарч ирэхэд ийм сонгуулийн хууль болчихлоо. Шударгаар мань мэдчиг үзэж байгаа хүн гарах ямар ч боломжгүй болсон. Тэрнээс ярьж байгаа хаавна та нар ч одоо 2005 оноос хойш тэнцүү гэсэн бүгд худлаа ингээд ураад дууслаа гэж байгаа. Гэхдээ яг бүгд уурсан гэж хэлэх үү, шантарсан гэж хэлэх үү, аялдан гарсан гэх үү, өнөхөр цаазаараа хял сонсонгууд айсан гэх үү ингээд бүгд хоёр намруу дээр нэг хэсэг махан энэ хөлөө тэгээ зарим нэг хэсэг нь оюун дээр яваад дууссан. Надаас үг үлдээгүй шүү дээ. Та нэг хэлдэг тэр хаав ингээд надаас асуу. Би тэнд дээр хэлдэг. Өнөөдөр би Алсын намтан жараагүй, ман намтан жараагүй, махан намгүй иргээрч байгаагүй, эзэн оюуны намтан жараагүй. Намаа байгуулыг иргэний бүртгэл мэдээлэлээр очиход шодрын ясны нам гэдэг нэр авах гэхээр тэр нэртэй ижил төстэй нам байгаа учраас танд өгөх боломжгүй байна гэж өгөхгүй байж байгаа. Өнөөдөр хэдтэй тэр 2012 оног одоо хэлэхэд маш хэцүү юу болох вэ гэдэг. Өнөөдөр Монголын ард түмэн мэдээж энэ бүх байдлыг ойлгож байгаа. Ойлгож байгаа ч гэсэн сонгуулийн үр дүн яаж авах вэ гэхэд хэцүү. Жишээ нь энэ ухаалаг үнэлгээдийг яагаад сонгуулийн өмнө гаргахад ирвэгийг үнэлэх юм. Одоо сонгуулийн өмнө харна гэж байгаа. Тэгээ үнэлгээ болохоо их нэг зарчим. Өнөөдөр бодиттой би хань яаж танай телевизээр гарч чадав. Би 7 сарын 1-ний асуудал дээр энэ цагдаагийн асуудал дээр үгүй хэлээгүй би бүх телевизүүдийн мессеж бичлээ намайг яриулаач. Ярихгүй. Хайгаад байгаа. Өнөөдөр Монголд нөгөө секретэн байна уу үгүй юу? Дуурдаг хүн байна уу гэж би асуух гэж байна. Гаавуудаа нэг мэдсэн байлээ л дээ. Тэндээ 7 сарын 1-ээс хойш дуурсан байхгүй байсан шүү дээ. 7 сарын 1-ний дараа би талбайд суусан биз дээ. Хинч үгүйсгэж чадахгүй шүү дээ. Талбайд би суухад би ардсан холбооныхонтой ярьсан. Бүгд айжсэн. Ардсан намынхонтой ярьсан. Бүгд айжсэн. Одоохондоо хэрэггүй дугуй байя. Хэрэггүй аюултай байя. Тэр яасан бол 7 сарын 1-ний дараа суулт ихийнхээ өмнө элбэг дорж жинхэнэ бодлогоорт мессеж бичээд орсон. Намайг байж байгаа шоронд хийчих өмнө үр хөвгтөнийг талхны өнгөөр харж үзээрэй гэж хүсэл тавьчаад би суулт хийсэн шүү дээ. Өнөөдөр нөгөө Монголд бүгд дуурдаг улсууд хаа байна? Худлаа цээжээ дэлдэг улсууд нь хаа байна? Бүгдээрээ энэ луурч намдууд орчлоо. Гэхдээ би энэ луурч нам гэдгийг юу гэж хэлчихвэл энэ ман нам дотор, арцсан нам дотор, магадгүй махан дотор ч гэдэг эзэн дотор шодрын улсууд зөндөө байгаа. Тэр хүмүүсийн ярьж байгаа тэр хүмүүсийн үзэл бодол өнөөдөр намын бодлого болоод гарч иж чадахгүй. Өнөөдөр ард түмэн зүгээр талцуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ард түмэн бол энийг бол ойлгох байх гэж би найдаж байна. Гэхдээ сонгуулийн үр дүн яаж гарахыг бол хэлэхэд бол маш хэцүү. Таны фронтдод хэдий юу гэдэг вэ? Үнэчилсэн. Одоо тийм яг хэдэн жихэгээд хэлэхэд хэцүү биш хэцүү дээ. Бид нар учиргүй нэг өдөр болгон цуглараад нэг өөрөө таслахын цуглараад байдаг юм усуд байхгүй. Яг албаасаа бүртгэлтийн 3000 орчим хүн бий. Гэхдээ бид бол нэг сүртэй бүртгэл ягаад одоо манайх өнөөдөр 3-тай болоо маргааш 5-тай болоо би хотлоо яриад идэггүй тийм ээ. Гэхдээ эрхөж ард түмнийг харах ёстой. 12 онд би улсын их хурлын дэвшиг гарч чаддаг 16 онд үзчихэл таараа. Тэр удамчнаас үзчихээ. Энэ миний өөрийн сонгосон зам. Хинч намайг нөлөө төлөвлөв шүү дээ. Тийм ээ. Би өөрөө сонгосон юм. За хараас авч яваад. Би чинь өнөөдөр 53 настай. 54 наснд ороо явж байгаа тийм ээ. Герман 2 дээд сургууль төгссөн. Гадаадын 4 хэлээр ярьчихдаг хүн. Хоолойгоо нэг л орчих шүү дээ. Одоо шинэ нэлээд үдээсээ явуулдаг. Бид нар том үйлчлэл явуулж ирэх чаддгүй. Мөнгө байхгүй. Тэр болгоо хэвлэн багвар хийж чаддгүй. 100,000 зас төлөх мөнгө байхгүй. Ямар ч байсан хоолойгоо мөнгө олдгүй яах вэ?
Би 90 онд би 11 мянган доллартай баян хүн байлаа шүү дээ тийм ээ. Тэр ачиг 11-12 мянган доллартай Монгол товор байсан. Ховор биш шүү. Одоогийн тэр үнэт болсон усуд тэр үйл ядуул байсан. Тэр үнэтгэс би нэг юм ярив. Жишээ нь өнөөдөр Монголын ард түмэн баяцууд гэдэг одоо юу гэдгийг юм уусах толгоцтой өөрчлөж, юм уу жинк одоо өөрчлөж, талхах шиг өөрчлөсөн, баян галыг өөрчлөсөн, энэ MCS гэдэг бас нэг бонд өөрчлөсөн. Нам тулын сайхан самбуугаар бонд өөрчлөж ярьж байна. Үндэ эдгээр нөхдүүд чинь бизнесийн ухаантай Монголын бас сар болсон нөхдүүд юм байна. Тэрнээс элбэг дорж ирэх сар болсон нөхдүүдийг шилж чадахгүй. Энэ хөрөнгө нугаан дээр очиж утга Монголын сар болсон хүмүүсийг биелж чадахгүй. Ажлын гүйлгээ хаалга энэ улсууд бол улс төрд авахгүй явал нэг командир гардаг шиг итгэлтэй адилхан 3 төрд мөртэй амьдарч болох байсан. Гэхдээ өнөөдөр улс төрчд нь улс төр энэ нөхдүүдийг өөрийн ирэхгүй улс төрлөөр татаад байна. Мянтай шиг бас мөнгө наймаач юм одоо гүйлгээтэй хол юм байна. Ухаантай юм байна тийм. Ачуултаа одоо хийж үлээдэг. Энэ нөхдүүд 90 онд улс төрд ороогүй шүү дээ. 90 онд жагсаж байхад батлагч байгаагүй шүү дээ. Хин ч байгаагүй энэ одоогийн байцсан улсууд. Эдгээр яг улс төрд авах болсон байвал нөгөө улс төрийн мөнгөгүй байсан нөхдүүд нь дарамтлаад хэлсэн байхгүй баян хүмүүсээс. Тэдэн төр өгөөж ингэж өгөөж. Тийм болохоор одоо юу гэдэг нямтай шиг 2000 оны сонгуульд 2.50 сая төгрөг өгөл 2004 оны сонгуульд 2.2-нд 100 сая төгрөг өгчихсэн юм байна. Баялаг намын өгөхгүй юусоо гарч ирснийхаа дараа засгийн гарангуудад дарамтлаад хэлдэг. Гүний тод жишээ биш үү? Айлын намд нь хандуулаагүй улс төрч бизнесмэнүүдийг дарамтлагдаг. Бот их яагаад шоронд оров? Яагаад атхан баяр шоронд оров? Яагаад амаадын даваа нөхдөд шоронд оров? Нөхдөд айлын намд нь тод засаж хандуу өгөөг үр дүнлэнг орчиж байгаа. Өнөөдөр ямар ч бизнесмен хүнийг ухаад үзэхэд бүгд лотоо байдаг. Эдгээр дэж өөртөө хэлсэн байгаа шүү. Анхны нарыг хулгайлж олдох юм чинь. Өдөр бүгд бизнесийн хүмүүс хууль зөрчил нэг ямар нэгэн байдлаар аргалж явж татвараасаа зогтчих мөнгөтэй болж байгаа. Тэгээд тэрлээгээд өнөөдөр бүгд ингэ барьж шоронд хийчих юм бол Монголын нэг чинь буцаа 37 онд руу орчих гээд. Би тэрсийг бас уушаад энэ 76-ыг яриад. За бүгд 76 төлөвийн маавал сонсох. Энэ 76 цоош юм байгаагүй. Хүн таньчихгүй 76 авчираа тавьчих. Өсөлт үүсгэх. Өсөлт маань ярьжсэн л тааш ерөнхий сайдыг үндэ хийж чаддаг. Гэхдээ өссөн болсон ерөнхий сайд болж чаддаг байхгүй юу? Түүнтэй адилхан их хурлын гишүүнүүд хийж чадна. Гэхдээ энэ чиглэлд зөв одомжиндаа нэг хагас ус дөрөвдүгээр төгссөн хүүхдүүд хэлээгүй л тийм ээ. Хамгийн гол нь өнөөдөр Монголын нөхцөлд ямар болсон бэ? Тэр ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхэн цохилж байгаа дээр арай шударга хүмүүс их хурд гарах шаардлагатай болчиход байна. Өнөөдөр их хурд гарсан хүн болгон өвдрээд их хурд гарсан хүн болгон намынхаа барьцаанд ороод их хурд гарсан гайгүй гэсэн хүн болгон айдаг юм уу, яадаг юм өнгөнд нь автдаг юм уу биш болоод яваад байна. Өнөөдөр бид өөрсдөөсөө арга байхгүй. Гэхдээ бид мэдээж 76-аг нэг өдөр тав гэдэг өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Сэргийн үргэлж хийхгүй л тийм ээ. Тийм болохоор 76-аас ядаж 30-40 хэлдэг. Дийлэнхийн сэлж болно шүү дээ. Өнөөдөр хөдөөний ард түмэд ярих гэж шүү дээ. Манай хөдөөгөр байгаа малын холгоос тэр хотод цоож байгаа 76 гишүүн хоёр үнэхээр адилхан болчих ял авдаг. Хөдөөгийн малын холгоочны яадаг гэхээр хөдөөний олчтой малын холгоо байдаг. Нөгөө малчт нь мэдээд байдаг. Тэрийг энэ авсан манай малын холгоос ингээд хэлсэн үг шүү олгочих гэдэг болоход мэдсээр ч бодоодгоос гэдэг гэж. Өнөөдөр их хурлын гишүүд хүмүүс бүгд л мэдж байгаа. Яаж энэ 22 жил баяцсан бэ гэдэг тийм. Гүтнээс биш юу гэдэг бид Ченко баталгадгүй MCS очрол шин хөрөнгө тэргүүмээр тооцох хэдэн 10 тэргүүмээр тооцох хөрөнгөтэй. Тэр үний хөрөнгөийг би нэг гайхах байхгүй юм л ба. Харин би яаж авч дайлагч өгдөг хүн 3.9 тэргүүм тоосно би гайхчих. Яаж илбэг дорж 752 сая тэргүүм хөрөнгөтэй болсон би гайхчих байхгүй. Өнөөдөр тэр бизнес хийж байгаа улс чинь өөрийн ирэхгүй улс төрлөө ингээд татгаж шээ. За энэ хоёр намд нь хандив өгөөд дайсангаа цаалгаж байгаа орон зүгээр энэ намд нь гишүүн болж ороод тэгээд нэг намын дэд сайд болоод хэдэн төгрөгөөр дэд сайдын цаадлыг худалдаж аваад өөрийгөө хамгаалж авчих дээр байна. Гэхдээ тийм болохоор одоо энэ баян хүмүүс яаж хоёр үетэйгээр нэг нь алтсан намд оруулаад нэг нь ман намд оруулчих. Одоо энэ юу гэдэг нь намтай яриад одоо ерөөсөө явдаг автомат юу чил одоо нүний автомат гэж яриад байгаа шүү дээ. Тэр нөхөд буруу байхгүй шүү дээ. Хүүхэд эцэгхээ сонгодог намтай хоёрын эцэг баян болоод төрсөн намтай хоёр шууд утгаараа буруу байхгүй. Эцэг ихлээр одоо тэр мандны хандуугаа тэрүүн төрөө өгөөд манай бошин байхад нь хандуу өгсөн. Хариуд нь одоо тэгээд дэцэд болголоо. Энэ байж
байдал ингээд удаан үргэлжлэх юм яах юм бэ вэ? Ерөөсөө улс төр гэдэг нь заваараа дуусах гэж. Улс төр заваараа дуусахаар юу болох вэ? Монгол орн дотроо хоёр хавраад одоо ингээд алдчих ирэх юм. Тэгвэл байгалийн маягийг гадных нь зүгээр авдаг болно. Магадгүй байгалийн эвгүйгээр ирэх юм бол хоёр том хөршөөсөө Монголын засгийн газар одоо юу гэдгийг тусламж өгч болно шүү дээ. Дотоод эмх самбараагүй байдлыг Монголын айрын цагдаагийн хүчин дийлэхгүй байна, тусламж хүсэж байна гэдэг. Үүнийг улс төрчин гэдэг нь харцлах ёстой. Энэ аюултай хэрэг мэдээж. Тэгэхээр хоёр том хөрш Монголыг их хайрлаа гэж одоо үгүй шүү дээ. Тэгэхээр хаавлын Америк Монголын төлөө Орос хятадтай муудалцах байдал гэж бодож байгаа юм уу? Дэмгүй юм дүүш. Цааш уус руу зүг. Яасан бэ? Их сонголт. Үгүй яг уу. Генерал болохыг хүсдэггүй зэрэг бол муу зэрэг гэдэг. Би зэрэг тавтаа маш сайн зэрэг. Тэр өдөр таны гах мартлал юм хийсэн. Баг нөл. Гэхдээ би тамирчин юм байсан, тамирчин ялагдъя гэж үздэг байхгүй. Өрсөлдөгч нь хичнээн жилийн үеийн үз тарж байгаа ялагдаад гэж үздэг. Тэгэхээр үзлээс байхгүй. Арал тус таапында байлаа бид ясруу үүрэн төрлөөлж байна. Студент фотографийн фронтинг тэрүүн астан орцож үзэж таапанда самыг асуулаа. Тодорхой нэг бол сонгуульд талбартай. Өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Урилгуулаад авсан цаашдаа бас баярлалаа. За баярлалаа.